Энэ удаагийнхаа бичлэгээр 2014 оны учир битүүлэг гэмт хэрэг төрлийн Department Q The Absent One киног төвчлэн ярьж өгөхөөр сонголоо. Машин авах уу эсвэл солих уу гэж эргэлзэж байгаа бол анхаараарай. Очин финанс нь автомашины лизингийн урамшуулалт хөтөлбөрөөр зарласан байна. Тухайлбал анхны машин авч байгаа бол 500 мянган төгрөгийн буцаа олголт. Мөн унаж яваа машина урьдчилгаанд тооцсон барьцаалах боломж. Дээр нь бүр хосороо гадаад дайлах эрхч багтжээ. Хамгийн амархан нь гэвэл очин финанс нь томоохон автомашины төвөд дээр салбартай тул тусгайлан салбар хайх шаардлагагүй. Автомашинаа сонгоод тухайн барьшлаасаа мэдээлэл авч ердөө 30 минутын дотор лизингийн шийдвэрээ гаргуулах боломжтой байна. Зээлийн лавлах 75 18 18. Дайн улсад дөнгөж сая нэгэрийг хөнөөсөн масктай этгээдийг харуулснаар кино эхлэнэ. Удалгүй сандарсан нэгэн бүсгүй Томсыг дуудан тусламж хүсэх боловч оройтсон байлаа. Масктай этгээ тутгаа гарган түүнийх ч мөн хэрцгийгээр хөнөөнө. Энэ настай эрийг Хэнинг гэдэг ба тэрээр хэдэн эд зүйлсээ хайрцаглан хийж байхад царайнаас нь гүн гүнийг мэдрэгдэнэ. Удалгүй Хэнинг борон дундуур гарч цагдаагийн газрын үүдэнд очив. Энэ үед дотор нэгэн цагдаагийн албан хаагчийн тушаал дэвшсэнийг тэмдэглэн баярлж байсан ч мөрдөгч Карл Морк энэ бүхнийг үл тоон өрөөндөө суугаад ажиллаа хийж байлаа. Төд удалгүй түүний хамтрагч алсаад ирж Карлыг арга хэмжээнд дагуулan очиж шинэ нарийн бичиг өрөөцтэй танилцуулав. Олон хүний дунд тухгүй байсан Карл гадаа гарч тамхи татах үед Хэнинг түүн дээр ирлээ. Өвгөн Томас Мари хоёрын хэргийн талаар өөрийн илгээсэн загтлуудыг нь авсан эсхийг асуусан боловч Карл энэ талаар юу ч мэдэхгүй байв. Хэнинг түүнээс уг хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн ч Карл завтай болохоор үзье гэж хэлээд явчихна. Тэр шин гэртээ унтаж байсан Карл яралтай дуудлага авч сонссон мэдээндээ цочирдов. Очоод харахад Хэнинг гэртээ судсаа ханаж амиа ээгүүтгэжээ. Хамт ажилтдаг нэгэн мөрдөгч Хэнинг өмнө нь ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан ч 1990-ад онд ихэр хүүхдүүдэд алдсны дараа цагдаагийн албыг орхисон тухай ярьж өгнө. Мөн Хэнинг амиа хорлохоос өмнө мөрдөгч Карл Моркийн нэрийг бичсэн хайрцаг үлдээсэн байсан ба Карл яагаад дуудлага хүлээн авсны учир инхүү тодорхой болно. Карл хайрцгийг хэлцдэрээ авчирч Ассадын хамт доторх баримтуудыг нь шалган энэ хэргийг дахин мөрдөхөөр шийдэв. Хайрцаг доторх баримтуудаас Хэнингийн ихэр хүүхдүүд болох Томас Мари хоёрын олон жилийн өмнө амиа алдсан хэрэг гарч ирнэ. Үүнээс өмнө Мари хүчирхийлэл дуртаж байсан ажээ. Тухайн үед Бьерн Торсон гэх нутгийн нэгэн залуу хэрэгээ өөрөө хүлээснээр хэрэг хаагдсан ч Хэнинг үүнд огтон итгээгүй ба жинхэнэ хэрэгтнийг өөрөө мөрдөж эхэлсэн байна. Харин түүнийг үүнийхэн төлөө хугацаанаас нь өмнө детгүүрт гаргасан байв. Карл хэргийг дахин мөрдөхөөр шийдсэний дараа хамгийн түрүүнд ердөө 5 жилийн ял эдэлсэн Бьернийг шалгаж эхлэнэ. Тэрээр Бьерний өмгөөлөгч хийж байсан Брекмен гэдэг хүн амьдралынхаа турш зөвхөн дайнын хамгийн баян нөлөөбөхий хүмүүсийн хэргийг л өмгөөлж ирснийг олж мэдэв. Баримтуудыг шалгаж байхдаа Карл нэгэн сургуулийн сурагчдын хамтдаа авахулсан зургийг олно. Харин тэр зурган дээр Кими хэмэх охины царайг тусгайлан дугуйлсан байгааг анзаарлаа. Үйл явдал инхүү 20 жилийн өмнөх үе рүү шилжинэ. Кими дайнын чинэлэг айлын хүүхдүүдийн суралцдаг нэр хүндтэй сургуульд сурч дотор байранд нь амьдардаг байжээ. Гэвч тэр бусадтай төдийлөн нөхрөлдөггүй, үргэлж ганцаараа байдаг ганцаардмал охин байв. Нэг өдөр хоолж байхдаа тэр Дитлев гэх царайлаг хөвгүүний тухай огтуд ярьж байгааг сонсон. Кими Дитлев хоёр маш хурдан нэг нэгнийгээ анзаарч хоёр биерэндээ татагдж байгаа нь тодорхой байлаа. Удалгүй Кими Дитлев болон түүний найз Ульрихтэй нийлэх болж тэдний найз сургуулийн сурагч нь биш Бьернтэй танилцсан. Тэд ойд байнгал цугларч арх ууж тамхи татах зэргээр өсвөр насныхны хийдэг дэггүй зүйлийг хийж цагийг өнгөрөөдөг байлаа. Одоо цагт иргэн ирэхэд Карл Асад хоёр насанд хүрсэн Бьернтэй уулзаж Томас Мари хоёрын амийг хөнөөсөн хэргийнхэн талаар дахин асууна. Карл ядуу айлын хүү атлаа хамгийн үнэтэй өмгөөлөгчийг хэрхэн хөлсөлж чадсныг нь асуухад Бьерн эцэгийнхэн насан туршдаа төлөх ипотекийн зээл авч өмгөөлөгчийн хөлсийг төлсөн гэж тайлбарлав.
Гэвч Ассад түүний үнэтэй машиныг нь анзаарч сэжиглэн. Бёрн үүнийг хуцааны арилжаанаас олсон мөнгөөр авсан гэж хэлсэн учраас хүүхэд төрүүлдэг эмэгтэйчүүдэд татаархаж дараа нь Карл тэднийг гэр бүхнийг шалгуулахад хүүхдүүдийг нь зээл болгон хуцааны арилжааны мэдээлэл Соломон хаан түүнийг дүүжилж шийтгэсэн ч гэсэн ч хэрэг гарсан өдрийн дараа мөнгөний төрлийн масруулах бодис хэрэглэсэн Бёрн ганцаараа Томас Мари хоёрыг хөнөөсөн гэсэнгт Карл Жастин орчин үед зарим хүмүүс нөгөө талд насан турш Кашиагийн Альберт гэх хүнээс хэд хэдэн гэрэл зураг хүлээн авна. Зурган дээр түүний эхнэр Телман Фрэнк гэх залуутай янаг амрагийн холбоотой болсныг нотлох баримттай байх ба дийтлүү ихэд уурлана. Яг энэ үед Бёрн түүн рүү уцтаж цагдаа нар хуучин хэргийн талаар дахин ирж байцаасан тухай дуулгав. Харин Карл Асад хоёр хилтэстэй буцаж ирэхэд Роуз ч мөн энэ хэрэг рүү гүн орсон байлаа. Тэрээр нотлох баримтуудаас хэрэг гарснаас нэг цагийн дараа Кирстен гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн болохыг олж мэджээ. Удалгүй Кирстен гэдэг нь үнэндээ Кими болох нь тодорхой болж Карл түүнийг хайж олохыг багийнхандаа даалгав. Энэ хооронд дийтлүү Ульрихтэй холбогдсон эхнэрийнхээ явдлыг ярьж тэр хоёр тэр даруй уулзахаар болцгооно. Удалгүй тэд машиндаа мансруулах бодис сэргэлж суухдаа Хэнинг амиа хорлсон мөн цагдаа нар Бёрныг дахин шалгаж эхэлсэн тухай ярилцаж Бёрн улам ихээр айж сандарч эхэлснийг дурдав. Төд удалгүй Фрэнк байрнаасаа гарч ирэхэд дийтлүү Ульрих хоёр баг өмсөн дайрч түүнийг хэрцгийгээр зодож цус нүчтэй хутгаж орхиод зугтаалаа. Нөгөө талд Карл 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бүх дуудлагын бичлэгийг гэртээ сонсож суусаар нэгэн жухал баримтыг олно. Бичлэг дээр Кими уйлан ярьж хоёр хүн амиа алдсан тухай цагдаад мэдэгдэж байв. Маргааш нь Карл бичлэгүүдийг Ассад Роуз хоёрт үзүүлэхэд тэд Кимиг хайсан ч олон жилийн өмнөөс ор сурггүй болсон бөгөөд огтоо бүртгэлгүй болсныг нь хэлнэ. Тэдэнд үлдсэн цорын ганц ул мөрн Кимигийн хойд ээжийн хаяг байлаа. Үүний дараа Кими хүүхдийн тоглоомын талбай дээр ил гарч ирэх бөгөөд тэр олон жилийн турш орон гэргүй мэт амьдарч байгаа нь тодорхой болно. Удалгүй түүний цорын ганц найз бие үнэлэгч Тина түүн дээр ирэв. Харин Карл Асад хоёр Кимигийн хойд ихтэй уулзахад тэр Кимитэй 20 гаруй жил уулзаагүй гэдгээ хэлнэ. Түүний ярьснаар Кими маш хэцүү хүүхэд байсан ба тэд хизээч дотн харилцаатай байгаагүй ажээ. Мөн Кими нэгэн шинжлэх ухааны багшид хүчирхийлүүлж байсан талаар дурсахад Карл ихэд гайхширна. Ингээд мөрдөгчд Клаус гэх тэр эрэгтэй багшийг зорин очиж болсон явдлын талаар асуув. Үйл явдал дахин өнгөрсөн үе рүү шилжиж Адар бороотой шин Кими Клаусын гэрийн үүдэнд ирнэ. Өрөөний хамтрагч нь найз залуутайгаа байгаа тул түр орогнох газар хэрэгтэй байна гэж хэлснээр Клаус түүнийг гэртээ оруулжээ. Гэвч удалгүй Кими өөрөө хувцас тайлан Клаусыг өдөн хатгаж эхэллээ. Эхэндээ эргэлзэж байсан Клаус эцэст нь бууж өгч тэд дотн харилцаанд оров. Харин бүх зүйл дуусмагц Кими гэнэтэл орилж Клаус өөрийг нь хүчрхийлсэн хэмээн буруутгаж байжээ. Одоо цагт Клаус бүх үннийг Карлд ярьж өгөөд үүнээс гадна ойдулсан өөр нэг хүчрхийллийн хэрэгт ч мөн гүтгэгдэж байсан тухайга хэлнэ. Гэвч тухайн үеийн тэр сургууль Дайны хамгийн нөлөө бүхий гэр бүлийн хүүхдүүд сурдаг газар байсан учраас сургуулийн нэр хүндийг хамгаалахын тулд бүх хэргийг нуун дарагдуулсан байна. Үүний улмаас Клаус ажлаасаа халагдсан ба өнөөдрийг хүртэл Кими яагаад өөрт нь ингэж хандсныг ойлгодоггүй ажээ. Нөгөө талд дийдлүү Ульрих хоёр бусад чинэлэг найзуудынхаа хамт ан хийж байх үед өмгөөлөгч Биркман хурж ирээд цагдаа нар Кимиг хайж эхэлснийг дуулгана. Энэ мэдээ хоёуланг нь ихэд дүгшээлээ. Харин Кими гудамжаар явж байхдаа Альбертыг хэд хэдэн хүнтэй ярилцаж байгааг хараад нуугдав. Хэсэг хүлээсний эцэст Кими очиж үзэхэд өөрийнх нь хуучин зурагтай эрен сурвалжлах зар өлгөөтэй байлаа. Тэр үед л Кими Альберт өөрийг нь хайж явсныг ойлгоно. Айж сандарсан Кими буцаад нуугддаг газараа очиж цүнхээ тэврэн суухдаа залуухан дээдлэвийг харж байгаа мэт хий зүйл харав. Энэ хооронд Карл Асад хоёр 20 жилийн өмнө нөгөө охиныг масктай хүмүүс ойд хүчрхийлж байсан гэх газарт очиж шалгалт хийж эхлэв. Хохирогч тухайн үед дор хаяж 2 хүн инээж байсныг тэр дундаа нэг нь эмэгтэй хүний инээд байсан гэж мэдүүлжээ. Энэ Клаусын буруутгагдсан нөгөө хүчирхийллийн хэрэг нь байв. Мөрдөгчд ойгоор явсаар эцэст нь Гриффин хоолом дотор байранд хурч очино. Тус сургуульд сурагчид зөвхөн нэм гарагтал амардаг байжээ. Хилтэстэй буцаж ирсний дараа тэд мөрдөн шалгалтаа үргэлжлүүлж Томас Мари хоёроос гадна тус сургуульд сурч байсан олон хүүхэд хүчирхийлэлд өртөж байсныг олж мэднэ.
Амьд үлдсэн хохирогчдоос мэдүүлэг авахад бүгд л нэм гарыг бүр масктай хүмүүсийн гарт тамлуулдаг байсан нь ил болов. Рүүс Кими өмнө нь Дитлевтэй үерхдэг байсныг, мөн Дитлев одоо томоохон бизнес эрхлэгч болсныг тогтооно. Ингээд Карл Асад хоёроо Дитлевийн гэрт очиж уулзахаар болов. Дитлев Кимитэй хэдэн сарын турш үлдэж байсан ч Кимигийн хэдэд түрмгийг докторуугийн зангаас эмэгтэйчүүдэд харилцаагаа дуусгаж байсан нууцаар тайлбарлав. Мөн Карл Бьорны талаар асуухад Дитлев Соломон хаан түүнийг дүүжилж шийтгэсэн хийсэн хэрэг нь аимшигтай байсан дараа жарилаагүй. Энэ үеэр Асад галт болон амьгүй телематтай ярилцдаг. Түүнийг ямар нэгэн зүйлээс айгаад байгаа мэт байдгийн орчин үед зарим хүмүүс анзаарав. Ярьж дуусаад Кристен гарахтаа мөрдөгч нар Дитлев Үүлрих өмгөөлөгч Беркман нарын хамтдаа анх хийж буй зургийг нь олж хараад улам их сэжиглэж эхлэн. Удалгүй Карл Кимиг хэдхэн хоногийн өмнө Төв вокзал дээр харсан гэх мэдээлэл авлаа. Асад тэр даруй вокзал руу очиж Кимигийн сургуулийн үеийн зургийг нь үзүүлэн хүмүүсээс сураглана. Босож ирсэн Асад Карлд өөр хүмүүс ч мөн Кимиг сүүлийн 2 өдрийн турш хайж явсныг хэлнэ. Мөн түүний хамгийн дотны ганц найз нь Тина гэх бие үнэлэгч эмэгтэй болохыг олж мэдснээ хэлв. Нөгөө талд Альберт эцэст нь Тинаг олж Кимигийн талаар асууж эхлэн. Харин Кими нуугдаж байсан газартаа дахин Дитлевийг харж байгаа мэт хий юм харах боловч тэр нь үнэндээ Альберт байж таарав. Альберт тэр даруй Кими рүү дайрч алхахыг оролдсон ч Кими түүнийг зохиж унгаад зүгтааж чадлаа. Ингээд тэрээр Тинагийн очоод мансууруулах бодис болон өөрийг нэрийн сурвалжилж буй зарыг олж хараад Тина өөрийг нь худалдсан гэдгийг ойлгоно. Тина өөрийгөө зүгээр л туслахыг хүссэн гэх бөгөөд нөгөө хүн өөрийгөө Кимигийн хуучин найз гэж танилцуулсан хэмээн тайлбарлав. Гэвч удалгүй тэр мансууруулах бодис хэтрүүлэн хэрэгэлснийхээ улмаас амиа алдаж Кими юу ч хийж чадлагүй зочирдон ширтэж үлдэнэ. Улмаар үйл явдал дахин өнгөрсөн үе рүү шилжинэ. Залуу Дитлев эцгийнхээ бууг хулгайлан авчирч Кимид яаж буудахыг нь зааж байлаа. Гэвч энэ бүхнийг сургуулийн сахилга гот хариуцсан ахлах сурагч Томас санамсаргүй харчихсан тул Дитлевийн санаан зовж эхэлжээ. Маргааш нь Томас Дитлевтэй таарад сургууль дээр буу авчирсныг нь буруутгах гад гэнэт Үүлрих Томасын араас нь тэрвэрч Дитлев нүүрлүү дахин бөмбөг шидсээр цустай нь хутгаж болсон явдлыг хэнд ч битгий хэлээрэй гэж анхааруулв. Үүнийг харан зогсох Кими Дитлевт таалагдах гэсэндээ Томасыг хэд хэдэн удаа өшөглөнө. Одоо цагт Карл Асад хоёр Тинаг байцаахаар ирэхэд тэр аль хэдийн нас орсон байлаа. Харин Карл Кимиг олж харан араас нь хөөж эцэст нь мухар гудамжинд гүйцэнэ. Карл өөрийгөө хор хүргэхгүй гэдгээ харуулахын тулд бууга газар тавьсан ч Кими төмөр хоолоогоор зохиж орхив. Шархатсан Карл өөрийгөө цагдаа гэдгээ хэлээд Томас Мари хоёрын хэргийн талаар асуух гэсэн юм гэж тайлбарлах боловч Кими зүгээр орхихыг шаардаад дахин зүгтаана. Удалгүй мөрдөгч нар Кимигийн хорогдох байранд очиход тэр аль хэдийн явсан байх бөгөөд дотроос нь урт хугацааны өмнө нас барсан ургийн үлдэгдэл олдож Кими гэх эмэгтэй хувийн амьдрал бүрч таамаглашгүй болов. Үйл явдал өнгөрсөн үе рүү шилжихэд Дитлев Клаус багшаас болж шинжлэх ухааны хичээлдээ унах гэж байгаа тул түүнээс салах хэрэгтэй гэж Кимид хэлнэ. Ингээд тэр Кимиг Клаустай унтаад дараа нь хүчрхийлсэн гэж буруутгахыг ятгаж эхэллээ. Кими ихэндээ татгалзаж байсан ч эцэст нь зөвшөөрөв. Үүний дараа Кими Дитлев хоёрын харилцаа улмал дотносож удалгүй Кими жирэмсэн болжээ. Одоо цагт Карл эмнэлэг твтэж байх хооронд Асад 1994 оны 6 дугаар сарын 16-ны эмнэлгийн бүртгэлийг шалгаж байлаа. Тэнд нэрээ хэлэхээс татгалцсан бас зодуулж хүчрхийлд өртсөн шинжтэй 4 сартай жирэмсэн бүсгүй ирсэн тухай тэмдэглэгдсэн байв. Хүүхэд нь аль хэдийн амьгүй болсон тул эмч нар түүнд үр хөндлөлт хийхээр бэлтгэж байсан ч бүсгүй эмнэлгээс оргожээ. Карлийн өдрийг Томас Мари хоёрын амь үргэлтснээс яг 4 хоногийн дараах өдөр болохыг ойлгов. Энэ хооронд Кими дөрхөө өөрчлөн нэгэн шөнийн клубт очиж Альбертыг өөрийг нь танихгүй болов уу гэж найдсаар түүнийг уригдах гэж оролдоно. Тэд Альбертийн өрөөрөө хамтдаа очсон ч харамсалтай нь Альберт Кимиг аль хэдийн таньсан байлаа. Альберт түүнийг зохиж унаад бууга гаргаад алах гэж оролдсон ч Кими нуусан хутгаа гуйнд нь зоож бууг нь булааж авна. Дараа нь тэрээр Альбертыг дагтны ирмэг рүү шахаад хэний төлөө ажиллаж байгааг нь асуухад Альберт Дитлевийн нэрийг хэлв. Кими ойртож бууга туханд нь тулгах үед Альберт бууг нь булаах гэж оролдож байгаад барьц алдаж
тагтнаас унаж өглөө. Удалгүй Карл Асад хоёр хэргийн газарт ирж Альбертийн эд зүйлсийг шалгаад тэр үнэхээр Дитлевийн төлөө ажиллаж байсныг нь тогтооно. Харин Кими энэ хооронд Дитлевийн гэрт очсон байлаа. Дитлев төр зур уцаар ярихаар гэрээсээ гарч ирэхэд Кими зайнаас түүнийг буудах гэж оролдоно. Гэвч нүдэнд нь нэгэн цагт хайрлж байсан залуухан Дитлев харагдаад байсан болохоор гохоо дарж чадсангүй. Удалгүй цагдаагийн машин Дитлевийн гэрийн гадаа ирэх бөгөөд энэ удаа Кими гарцгүй болов. Айж самтарсан Кимиг Карл тайвшруулж эцэст нь ямар ч эсэргүүцэлгүйгээр машиндаа суулгаж чадна. Дараа нь цагдаагийн хэлцээр ирсэн хойно Карл Кимигийн сүүлийн 20 жилийн турш Дитлевийг сүрдүүлж байсан загтлуудыг олж харна. Уг загтлуудыг Дитлевийн өмгөөлөгч Бринкман өөрөө авчирсан ба нөхцөл байдал Кимигийн хувьд болж чаддаггүй байсан учраас үүн дээр нэмээд Альбертийн өгсөн хэргийн газраас Кимигийн үсээ хуусны дээж олдсон. Нарай хүүхдүүдийг нь боомлж өнөөдөр хүнд болно. Бодол Соломон хаан түүнийг дөрхөрөнд байх Кими дээр очин ярилцж үхлийн дараа арилаагүй ба эцэг нь Дитлев болон амьгуу төрөлхтийг дагуулдаг тим гэж болон хувирсан гэлэг. Үнийг сонсон Карл орчин үед зарим хүн туслах юм бол өмнөнийг ил болгож Кимиг аврахын төлөө тэмцэнэ гэдэг амлана. Кими удаан бодлоггүй маш чухал нууцыг дэлгэж үүлрийг хохирогчдын үнэт эдлэл хувцас үс зэрэг эд зүйлсийг цуглуулж хадгалдаг. Бүр тэдгэр эд зүйлстэйгээ хамт унтдаг гаж зуршилтайг нь хэллээ. Кимиг өгсөн энэ мэдээлэл Карлын олсон хамгийн чухал сэжвэр байлаа. Тэр Кимид талархаад маргаашийн шүүх хуралд нь өөрийг нь дэмжихээр очино гэж амлана. Дараа нь Карл Асадтай уулзсан Ульрихийн гэрт нэгжлэг хийх хэрэгтэй гэж хэлв. Гэвч шүүхийн зөвшөөрлгүйгээр үүнийг хийх боломжгүй. Ингээд Асад нууцаар Телматай уулзаж Дитлевийн хохирогчдын зургуудыг үзүүлв. Үүнийг харсан Телма зочирдон нулимс туслуулна. Телма хэлэхдээ Ульрих ажилласаа өөр бараг хаашаач явдаггүй. Ганцаардмал хүн. Гэвч ганц л сул талтай. Тэр нь би гэх нь тэр. Удалгүй Телма Ульрихтэй холбогдсон уулзахыг санал болгох ба энэ үед тэд нууц амрагууд болох нь ил болно. Ульрих гэрээсээ гармагц Карл Асад хоёр цонхыг нь хаглан дотогшоо нэвтрлээ. Харин Телма уулзсан газартаа Ульрихийг аль болох удаан саатуулахыг хичээсээр. Гэвч удалгүй Ульрихийн гэрийн тохиолдол ажилласныг мэдгдсэн дуудлага ирж тэр бүхнийг ойлгон шууд л буцсан. Энэ хооронд мөрдөгч нар гэрийг нь нэгжиж явахдаа үйлчлэгчийг санамсаргүй сэрээчгэв. Асад үйлчлэгчийг тайвшруулан нууц өрөө байдаг эсхийг асуухад үйлчлэгч дээд давхарт байдаг гэж хэлнэ. Тэд тийшээ очиод Ульрихийн хохирогчдоос хадгалж үлдээсэн аимшигтай дурсгалууд бүхий хайрцгийг олов. Улмаар тэд баримтуудаа аван арын хаалгаар гараад явж байсан ч үл мэдэгдэх хүн нойрсуулах сум харваж Карл Асад хоёр хоёулаа ухаан алдан унана. Үйл явдал дахин өнгөрсөн үе рүү шилжихэд Кими жирэмсэн болсноо Дитлевт хэлэх боловч тэр огтхонч баярлсангүй. Яг нүд Ульрих ирж өнөө өрөө Мари ах Томстайгаа гэртээ хоёулахнаа байгаа гэж хэлэн тийшээ явахыг санал болгоно. Удалгүй Дитлев Ульрих Бьорн Кими дөрөв тэдний гэрт нь очиж эхлээд Томсыг хэрцгийгээр зодож дараа нь Марийг хүчрхийлэхээр дайрав. Гэвч үед Томас нэгнийх нь багийг хуулж Ульрихийг таньчих нь тэр. Өөрийгөө илчлэгдсэнийг ойлгосон Ульрих Томсыг олон удаа хутгалж хөнөөхөд Кими энэ бүх солиорлыг маш ихээр айсан байдалтай харж зогссоор. Улмаар Кими зогтож хамгийн ойрын нийтийн утсаар цагдаа руу залгах гэсэн боловч яг мэдээлэл өгөх мөчөд Дитлев гарч ирснээр тэр утсаа тасалжээ. Үүний дараа Кими Дитлевтэй дахиж хизээч уулзахгүй гэдгээ хэлээд тэндээс явсан байна. Хэд хоногийн дараа Кими гэртээ унтаж байхад Дитлев Ульрих хоёр ирж түүнийг дарж аваад гидс рүү нь маш олон удаа цогтлоо. Кими цонхоор өсөрч зугтан цусандаа хутгалцсан чигээрээ эмнэлэгт очив. Ингэснээр 20 жилийн өмнө нэрээ хэлэлгүй оргон алга болсон жирэмсэн бүсгүй Кими өөрөө байсан нь тодорхой болно. Үйл явдал одоо цагт шилжихэд цагдаа Кимиг шүүх хуралд хүргэхээр сэрэн. Мөн цагдаа мөрдөгч Карл ирээгүй гэдгийг түүнд хэлв. Тэгээд цагдаа Кимиг гавлах гэж оролдоход Кими түүнийг гиндүүлж мөргөө ухаан алдуулаад ямар ч эргэлзээгүй шууд л тэндээс оргоно. Харин энэ үед Карл ухаан ороод өөрийгөө торонд хоригдсон зэрлэг амьтдын дунд байгааг олж мэдэв. Удалгүй нэгэн этгээд түүнийг чирэн авч явж хүчээр их хэмжээний арх уулган согтоохыг оролдоно. Гадаа нь Дитлев Ульрих хоёр Карл Асад хоёрыг согтсон үедээ машин жолоодоод осолд орсон мэт харагдуулах төлөвлөгөөгөө боловсруулж байлаа. Аз болоход Дитлевийн алуурчин өрөөнөөс зухих тэр мөчөд Кими гинэт гарч ирээд түүнийг алхахар зохиж хөнөөнө.
Дараа нь тэр Карлыг бөөлжүүлэн уулгасан архийг нь гаргуулж Ульрикийн бууны цуглуулганаас нэг винтов авч цэнэглэв. Удалгүй Дитлев бууж ирээд өөрийн хүнээ үхсэн байгааг олж харлаа. Үүнтэй зэрэгцсэн бүх гэрэл унтарч удалгүй буун дуу цуурайтана. Гадаа байсан Ульрик буун дууг сонсоод машинаасаа бууга аваад дотгошоо оров. Энэ хооронд ассаад хүлээсээ төмөр төрж тайлаад тэр даруй Карл дээр очиж түүнийг суллана. Ингээд хоёр мөрдөгч ойр хавьяас зэвсэг шүүрч аваад эцсийн тулаанд бэлтгэв. Гэтэл Кими Дитлевийг бууныхаа бөксөөр зохиж унгаалаа. Харин Ульрик Карлыг буудаж шархтуулах бөгөөд дахин буутах гэж байх үед нь ассаад гарч ирэн Ульрикийг газар дээр нь буудан хөнөв. Нөгөө талд Кими Дитлев дээр бензин асгаж шатаахаар зэхэж байтал Карл түүнийг зогсоохоор ирнэ. Кими Карлыг ойртуулахгүй тулд хий буудаж дараа нь нулимсаа барьж ядан Дитлевт одоо ч хайртай сэврээ үр хүүхэдтэй болж чаддгүй байсан түүнийг урдын адил гүнжмийн хэмээн дуутахад Кими бензин рүү буутаж гал нэрэ хүүхдүүдийг нь боомлж гал авалцаж Дитлев амьдараа шатахан түүнийг дүүжиж шигтсэнгаар орилж байлаа. Үхлийн дараа Кими ямар ч айдас эсвэл сандралгүй амьгүй төрөлтөөр гал руу алхаж ороод Дитлевтэй хамт шатах нь үн жас хэдийгээр Карл түүнийг амархайг оролцсон ч би зөв Кашиагийн хүчээр татан гаргаж удалгүй барилга бүхэлдээ гал давтан нурж эхэллээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Карл ажлын өрөөндөө сууна. Энэ үед зурагтаар 20 жилийн турш шийдэгдээгүй хүн амныг хэрэг эцэстээ илэрч жинхэнэ хэрэгтнүүд нь нэр нөлөө бүхий бизнесмэнүүд болох Дитлев Ульрик болон тэдний өмгөөлөгч Брикмен байсан тухай мэдээлнэ. Улмаар Роуз ханан дээрх хэргийн материалуудыг хурааж эхлэх бол Карл гүн бодолд автан чимээгүй сууж байгаагаар кино маань төгсдөг.